Энэ бол Төргөөзөгчд Улаанбаатар хотод 21 цаг болсон байна. Бид та бүхэнд Eagle телевизийн өгүүлэл нэвтрүүлгийг танилцуулахад бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү? Нийслэлийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын дараа гасан бэлэгтийг өнгөрөгч амралтын өдөр баривчилсан байна. Тэрээр одоо шүүхэн шийдвэргүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дугаар ангид саатуулагдаж байна. Бэлэгтийг зугтахад хилээр гарч явсныг нь харсан нэгэн байгаагүй гэх хэрнээ түүнийг Монголд хүл тавих сургийг яаж мэдэв? Тэр бас яагаад буцаж ирэх болов? Сонгож байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд мэдээллийг танилцуулъя. За бүтэн жил хэртэ хугацаанд араасаа хөөлгсөн бэлэгт өнгөрөгч Баасан гарагт Korean Air авиакомпани Инчон Улаанбаатарын чиглэлийн нислэгээр их нутагтаа хүл тавьсан байна. Тэр X намын дарга энх хоёрын адилаар гэрээсээ өглөө үрээр баривчлагдаж одоо 20461 дугаар ангид саатуулагдаж байгаа юм а. Албан тушаалаач хүлээлгэж өгөөгүй байсан бэлэгтийн хэрэг эхлээд одоогийн Монгол Ардын Явсгалт намын дарга энх хоёрыг баривчлах ажиллагааны дараа цөхөөгдөж байсан юм. Эхний графикт анхаарлаа хандуулахыг хүсье. 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит 11 дугаар хуралдаан болсон байна. Энэ удаагийн хурлаар бэлэгтийг нийслэлийн засаг даргаар томилох шийдвэр гарсан юм а. Бэлэгт ажлынхаа анхны өдөр 2007 оны нийслэлийн төсвийн гүйцэтгэл 2008 оны төсвийг тус авч хэлсэн байна. За түүнийг албан тушаалдаа очиход Монгол Улсын ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Ардын Явсгалт намын дарга Намрын энх хоёр ажиллаж байсан юм. Бэлэгт ганцхан жил хотын даргын үүрэг гүйцэтгсэн энхтэй чухам ямар асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулах талаараа дөнгөж засаг дарга болсныхоо дараа манай телевизэд ярьцлага өгснийг олсон юм а. Энэ мэдээллийг одоо та бүхэндээ эргүүлэн сонсгоё. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот маань бэлэгт гэдэг хүнээр овоглох боллоо. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга бэлэгтийг хотын даргад 100% саналаар сонгож томилсон байна. Тэрээр өнөөдөр 14 цагт нийслэлийн засаг даргын тамгын газрын байрнаа нийслэлийн засаг даргын тамга X даргаас хүлээн авлаа. Шинэ дарга ажлаа нийслэлийн эх оны төсвийг хуучин ондоо багтаж баталгаас эхлүүлнэ гинэ. Юуны өмнө энэ нийслэлийн дүүргүүдийн төсвийг яаралтаа баталж ажилд нь оруулах ийм зорилт тавьж байна. Одоо ингээд бид нэр нийслэлийн төсвийн асуудлыг шуурхаа хэлцэж энэ шинэ онд нь багтааж маргааш гэхэд дүүргүүдийг төсвөө хэлцэх боломжийг олгоё гэсэн ийм бодолтой байна. Хотын шинэ даргыг энэ ажлыг хийх нуруутай гих. Одоо ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа тэрээр өмнө нь ч нийслэлийн төр захиргааны хүн байжээ. Бас нийслэлийн энгийн нэг иргэн байсан. Харин одоо захирах эрх мэдэлтэй болсон тэрээр нийслэлийн иргэн нэг бүрийн сэтгэлийг зовоосон ямар асуудал байгааг мэдэх болов уу? Хотын иргэн тамаатай бүх асуудлуудыг хотын даргын ажлаас хамаардаг асуудал гэж ерөөсөө байдаггүй. Тэгэхээр өнөөдөр хотын чуулганаас тодорхой зорилтуудыг дэвшүүлнэ. Хотын амьдрал, хотын иргэд юунд санаа зовж байна уу? Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд төлөө зүтгэнэ. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид зүтгэсээр байж хотын даргаыг ямар ч байсан шинээр сонгоодглоо. Гэхдээ энэ хурлын тэргүүлэгчдийн бүгдийнх нь хүсэл биш, хурал дахь Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн шийдвэр санал гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Одоо улсын хурлын ээлжид сонгуулийн байраа хүртэлх богино хугацаанд шинэ хүний юу хийж чадахыг л харах үлдлээ. За энэ улс сэтгүүлч Гандулмын хийсэн 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөрт Eagle мэдээнд бэлэгтийн ам өчгийг ингэж мэдээсэн байх юм. Бэлэгтийн хэлсэнчлэн хотын даргад хотын бүх асуудал хамаатай. Харин өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тэр ямар бодлого барьж ажилласан бэ гэдгийг үйлдэлээр нь шинжих хэрэгтэй болж байна. Бэлэгтийг засаг дарга байх үед хэрэгжиж байсан одоо ч гүйцэтгэлгүй байгаа нэг ажил бий. Энэ бол гэр хорооллыг орон сууцны хороол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллыг барьж усах ажлыг нэрлэж болно. Орон сууцны 7 дугаар хорооллыг барих хэсэгт одоо ч галалдаг гадаж орлонтой айлууд байсаар л байгаа. Бэлэгт засаг даргаас буугаад нийслэлийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар сүүлийн жилүүдэд ажилласан байдгийн. Гэхдээ тэр албан үүргээ гүйцэтгэх сүүлийн 1 жилийн хугацаанд ор сургуугүй алга болчихсон. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялагдад хүлээсэн энх хоёрын авилгын хэрэгтэй холбогдуулан түүнийг шалгаж эхэлсэн байдгийн. Сар өдрийн хувьд бэлэгт энх хоёрын баривчлага хийгдгээс бүтэн жилийн өмнө Америк нэгдсэн улс руу эмчилгээ хийлгэх нэрийдлэр зугатаасан байдаг бах юм а. Дахиад Eagle архивд үлдсэн ярианаас сонсъё. Сургуулийн суудлын тоог нэмэх бодлого барьж байгаа. Гэхдээ төсөв мөнгө хөргөний болцоогүйгээс бол бас сараан хүртэл нэмж чадахгүй байна. Тэрээр
Тэгэхээр 2010 оны байдлаар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн дараагаар ажиллаж байхдаа энэ яриаг өгсөн байна. За түүний манай сэтгүүлчид ярьснаар тэр цэцэрлэг сургуулийн хүртээмж анги дүүргэлтийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэж мэдэгдэж байсан байх юм. Гэтэл цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд түүний өмнө төсвийн хөрөнгийн хомсдол гэх бэрхшээл болж харагдсан. Гэтэл билэгт төсвийн хөрөнгийг хотын хүүхдүүдэд хүргэж чадаагүй хэрнээ нийслэлийн өмчийг өөртөө завшиж суусантай түүний хэлсэн энэ үгийг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүү харагдаж байна. Монгол Ардын Явсгалт намын дарга намрын энх баярт зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнгүүдүүлж 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг үнгүүдүүлж завшсан 113.4 мянган Америк долларын үнэ бүхий телевизийн 11 төрлийн 46 ширхэг тоногдох хөрөмжийг албан тушаалаа уруулан ашиглаж хувьдаа завшсан гэх хэрэгт хотын өмчийг үнгүүдүүлэх гол шийдвэрийг гаргаж суусан буюу өмч хувьчлалыг бодлон тулсан гэж хэрэг үүсгэн шалгаж байгаа илээ. Энэ хэмжээний хөрөнгөөр бэлэг дарга хотод хичнээн сургууль цэцэрлэг барьчих болцоотой байсан гэдэг нь одоо харагдаж байна. Гэтэл тэр хотын иргэдэд төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байна гэж хэлчихэд камерын цаана ямар бодлон хотод суусан нь гол харуулж байгаа юм. Хот өнөөдөр ч бага насны хүүхдүүдэд 100% сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадаагүй байгаа юм а. Дараагийн графикт анхаарал хандуулахыг хүсье. 2011 оны 12 дугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга билэгт Америк нэгдсэн улсыг зорьсон байна. Харин 2012 оны 4 дугаар сарын 12-ны өдөр Монгол Ардын Явсгалт намын дарга намрын энх баяр төрийн ордонд мэдээлэл хийж байсан юм. Мөн 2012 оны 4 сарын 12-ныхоо мөн өдрийн 20 цагт энх баярыг баривчлах ажиллагаа эхэлсэн байна. Энд бичигдсэн сар өдрөөс харах юм бол билэгт энх баяртай холбогдох улсын хөрөнгийг хувьдаа завшсан байж болцсошгүй хэрэг 2012 оны улсын хурлын сонгуулийн дараачаас эрчимтэй шалгагдана гэдэг нь эрх хүч түнд гадарлагдаж байсан байх юм. За намрын хүүгийн Вантус нуруу унахын цагт билэгт хамгийн түрүүнд энх баяртай холбогдох хэрэгээр шалгагдах хүмүүсийн нэг гэдэг нь тодорхой харагдаж байж. Энэ талаар одоо хууль зүйн сайд тэр үед улсын хурлын гишүүн байсан Тэмүүжингийн хэвлэлд өгсөн ярилцлагаас дүгнэж болохоор байгаа юм. За түүний хэвлэлд өгсөн ярилцлагад урьдчилснаар надад нэг сонин дүр зураг харагдаад байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга билэгт гадагшаа явчихад одоо хүртэл ирээгүй байна. Тухайн үед нийслэлийн засаг дарга байсан, өмнө нь энх баярын үед ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан энэ хүн өмч хувьчлал, авилгын хэрэгтэй холбоотой мэдээлэл бий. Яагаад Монголд ирэхгүй байна вэ гэсэн хардталтыг унгасан байна. Магадгүй энх баяртай холбогдох хэрэг дээр хамгийн найдвартай хийгээд үннийг нь хэлж чадах хүн нь билэгт байж. Тэр нийслэлийн өмчөд өргөө зочид буудал Улаанбаатар саяны газрыг хууль бусаар хувьчлах ажилд энх баяртай хамтран оролцсон хэрэгээр авилгатай тэмцэх газраас шалгагдаж байгаа юм. Тиймээс түүнийг авилгатай тэмцэх газрын хүслээр Интерполоор эрен сурвалжилж эхэлсэн байдгийн. За үүнээс өмнө энх баяртай холбогдох хэргийг шалгах процесс бас нэгэн томилгооны дараа эрчимдсэн байгааг харж болох юм. Тодорхой юм бол авилгатай тэмцэх газрын 3 дахь удаагийн томилгоо 2011 оны сүүлд хийгдсэн байгаа юм а. Дараах графикт анхаарлаа хандуулахыг хүсье. 2011 оны 11 дугаар сарын 18-ны энэ өдөр авилгатай тэмцэх газрын даргаар Гамболд дэд даргаар хурц нар томилогдсон байдаг юм а. Томилогдсон өдрөөсөө албан үүргээ гүйцэтгэж авилгатай тэмцэх газарт бүртгэгдсэн зузаан хуудастай хэргийн материалтай танилцаж, цаашдаа авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг хуулийнх нь хүрээнд шударгаар явуулна гэсэн амлалт өгсөн Гамболдын үг ажиллаж эхэлсэн өдрөөсөө ахуулаад үйлдэлээрээ илэрхийлэгдэж эхэлсэн юм. Томилгоог одоогийн ерөнхийлөгч Цахиагийн элбэг доржийн зүгээс хийсэн гэдгийг иргэд сайн мэдэж байгаа. Авилгатай тэмцэх газар дэд дарга нарын албан үүргийн даалгавар ерөнхийлөгчийн талаас илүү эрх мэдэлтэй байна гэдэг нь ч тодорхой ойлголт. 2009 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагын үеэр одоогийн төрийн тэргүүн Циху авагт урд зүгийн эрлий зулж хувирсан нь энх баярын гүтгэлэг байсан. Тэгвэл ингэж гүтгэснийх нь эсрэг төр энх баяртай хуулийн дагуу хариуцлага асууж эхэлсэнд бүдрэх олон эзэнтэй хэрэг болж хувирсан юм а. Тэгвэл билэгтэд ажиллаач хүлээлгэж өгөлгүй хэл сураггүй алга болсонтой ямар хариуцлага тооцох ёстой вэ? Билэгтэд холбогдох хэрэг 2011 оны 4 дугаар сард анх шалгагдаж эхэлж байжээ. Билэгтээс 1-р өмч хувьчлалын ажлыг санаатаагаар бодлоотуулсан, 2-р ажиллаа хаяад явсан төрийн албан хаагчид ямар хариуцлага тооцох ёстой вэ? 3-р мөрдөн байцаалтаа санаатаагаар оргон зайлсан уу эсвэл үнэхээр түүний биеийн байдал нь тааруу байсан уу гэд асуух олон асуулт нэхэх хариуцлага байгаа юм а. Билэгт бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дараагаар ажиллаж байсан гэдэг утгаараа түүнийг сонгуульд ажилтан гэж харж болох юм. Тиймээс тэрээр ажиллаа хаяад явлаач түүнд төрийн албан хаагчийн хариуцлага алдсан гэх үндслээр хариуцлага тооцох боломж хязгаарлагдсан болж ирнэ. Тооцох хариуцлага нь зөвхөн ажлаас халах төлөвөөр яригдана. Энэ тухай хөтөлбөр тун удахгүй ярилцуулна.
Хөлбөртөө эргээ тавтаа морилно. За бэлэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн дараагаар ажиллаж байсан. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимыг одоо үйлчилж буй тогтолцоогоор орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд сонгуульд шалгаруулалтаар бүрдүүлдэг юм а. Энэ нь иргэдийн төлөөлөгчдийн танхим нийслэлийн иргэдийн санал хураалтын үндсэн дээр суурилдаг орон нутгийн удирдлагын байгууллага гэдгийг баталж байна. Ингэж харах юм бол бэлэгтийг нэг талаас төрийн албан хаагч гэж шууд цодлох боломжгүй болчихж байгаа юм. Тодруулах юм бол бэлэгт сонгуульд ажилтан тэр хэдийгээр бүрийн эрхийнхээ үүргийг тогтсон хугацаанд гүйцэтгэж чадаагүй ч гэлээ сонгуульд ажилтан ажил үүргээс нь чөлөөлөх байдлаар хот хохирлоо барагдуулаад явах боломжтой байдаг юм а. Тэр үнийг сайтар мэдэж байсан нь Америкийн нэгдсэн улсад олон сар чимээгүй бүгэх сэтгэлийн тайлбарлалыг нь өгсөн байж мэдх юм. Гэтэл бэлэгтийн ард хичнээн хотын иргэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр баталгаажих тогтоолуудаас олж хэдэн сар хохирсон бэ. Наандаж хүлээх зурдаа хичнээн сарыг алдав гэдгийг бодох хэрэгтэй юм шиг байна. Ядчил сонгуульд ажилтнч байж төрийн албан хаагч байсан ч олон нийтийн эрх ашигын байгууллагад ажиллаж байгаа хинтч болов ийм сэтгэлгээ ухамсарын ойлголт суух хэрэгтэй юм байна. За харин үүнийг яаж бий болгох вэ гэдэг нь нийгмийн өөрийнх нь тогтолцооны харгислал болж үлдэж байна. Ялангуяа Монгол Ардын намын зарим гишүүдийн хилдэгчлэн ардчсан нийгэм бол зөвхөн хувь хүн өөрийгөө гэх явц эрх ашиг дээр тулгуурлаж хөгждөг нь энэ нийгмийн харгислалыг илтгэдэг гэдэгтэй адилаар удирдах албан тушаалтнуудын эрх ямбаас олон нийтийн эрх ашиг хүндэгдэж байгаагийн эсрэг хамгаалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэдэг нь үгээр илэрхийлэгдэж байна. Бэлэгтийн хэлсэн нэг үгийг иш болголоо. За дараах графикт анхаарал хандуулахыг хүсье. 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр бэлэгт Интерполоор эрен сурвалжлага зогсоовол Монголд буцаж ирнэ гэж мэдэгдсэн байна. За ингэж мэдгдснээрээ бэлэгт өөртөө нь хамт өмч хувьчлалыг бодлон туусан хэрэгт хутгалсан хэргийн эзэд ганцхан түүгээр тасалбар болох уу гэдгийг илэрхийлсэн санаа гаргасан байх юм. Бас хууль зүйн яамтай өөрөөр хэлэх юм бол Тэмүүжинтэй тохиролцоо ихийг хүссэн байх. Тэр хууль зүйн сайд Тэмүүжин авилгатай тэмцэх газар улсын ерөнхий прокурорын газрын дарга нарт хандан хувийн захидал илгээсэн гэх. Үүнээс гадна хувийнхаа эрх ашигыг ихэн тавьсан санааг агуулж тэр эрен сурвалжлах ажиллагаагаа зогсоохыг хүссэн байна. Бэлэгт эх орондоо эрэхтэн түүнийг олон улсын хэмжээнд эрен сурвалжилж байгаа нь нутгаа харж чадахгүй байдалд унгаж мэдхээр байжээ. Хэрвээ бэлэгт Америк нэгдсэн улсын хил дээр саатуулагдсан тохиолдолд доод тал нь 2 сарын хугацаагаар хорж шалгуулах ёстой болно. Инглиг гэхэд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа мөн хугацаагаар хойшлогдно гэж тооцоосон байна. Нэгэнтээ өөрсдийн аманд ороод ирсэн шар торсыг зүгээр хилээрээ түлхчих сүүхэ авилгатай тэмцэх газрынханд байхгүй учраас түүний энэ хүсэлтийг хүлээж авна гэж бэлэгт Америк нэгдсэн улсад суугатаа бодож ансаас захидал шийдэд суусан энэ үнээс харагдаж байна. Хүсэлтэд аль бол хурдан шийдвэрлэхийн тулд тэр 7 дугаар сарда багтаж Монгол улсад ирнэ гэсэн тодорхой хугацаа заасан нь авилгатай тэмцэх газар хууль зүйн сайд руу уцас сохих шалтгаан болж харагдаж мэдх юм. Харин хууль зүйн сайдад өөр хардалт бас байсан. Тэр бэлэгтийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ түүний визний хугацаа дуусч байсан нь ямар ч аргагүй бидэн рүү хандахад хүргэлээ гэж мэдгдсэн удаатай. Үүгээрээ авилгачтай зарласан шинжлэлийн засгийн газрын дайн зөөлөн гараар үзэхгүй гэдгийн бас нэг илрэл боллоо. Бэлэгтийн хүсэлтийг хүлээж авахгүй байх өөр тохироог авилгатай тэмцэх газар хийсэн байж болох юм. Энэ нь Америк нэгдсэн улсын Интерпол авилгатай тэмцэх газар хооронд хийгсэн тохироо. Авилгатай тэмцэх газраас Интерпол руу сэжигтэн өөрийн нутаг дэвсгэр дээр баримтлах хүсэлтэд илэрхийлсэн бол бэлэгтийг Интерполоор эрен сурвалжлахаа зогсоохгүй байж болох юм. Ийм тохироо хийгдсэн байгаа учраас л Интерпол бэлэгтийг эрен сурвалжлах мэдээллийг зогсоогоогүй байх юм а. Өмч хувьчлалыг бодлон туусан гэдэг нь нэгэнт нотлогдож эхнээсээ хэргийг зааварлагч энх хоёр ял хэдэлж буй тохиолдолд бэлэгтэд нийслэлийн өмчийг үнгүүдүүлж өмч хувьчлалыг бодлон тууллаа гэдгийг дахин тулах албагүй. Харин тэр хотын иргэдийн өмнө учруулсан хохирлоо яаж барагдуулж хэрхэн энэ бүх үйл явцыг зөв голдролд нь оруулах вэ гэдэг анхаарал татаж байна. Бас тэр мөрдөн байцаалтын явцад оргон зайсан уу гэдэгт хариуцлага асууя. Эглээс өгүүлэлт нэвтрүүлгийг сонгож байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өмч хувьчлалыг бодлон туулсан гэдэг нь нэгэнтээ нотлогдож эхнээсээ хэргийг зааварлагч энх хоёр ял хэдэлж байгаа тохиолдолд бэлэгтэд нийслэлийн өмчийг үнгүүдүүлж өмч хувьчлалыг бодлон тууллаа гэдгийг дахин тулгах албагүй юм. Харин тэр хотын иргэдийн өмнө учруулсан хохирлоо яаж барагдуулж хэрхэн энэ бүх үйл явцыг зөв голдролд нь оруулах вэ гэдэг анхаарал татаж байна. Бас тэр мөрдөн байцаалтын явцад оргон зайсан уу гэдэгт хариуцлага асууя. За бэлэгтийн хувьд өмч хувьчлалын өмнөхөн ерөнхийлөгчийн дэмжлэгээр нийслэлийн засаг дарга болсон нь анхнаасаа хот дээр явагдах бодлоонд
эртнээс бэлтгэгдэж байснаар хардаж бас болох талтай. Тиймдээ ч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга асан бэлэгтийн голлон гүйцэтгэсэн үүрэг өндөр харагдаж байгаа учраас авилгатай тэмцэх газар түүнийг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан саадуулах ганц худагт хорж мэдүүлэг авч байсан боловч бэлэгтийг өөрийнх нь хүсэлтээр гадуур байцааж байсан гэж авилгатай тэмцэх газраас хийсэн мэдээлэл дурддагдж байсан юм а. Түүний гадуур байцаагдахыг хүссэн үйлдэл нь дараагийн удаад Америк нэгдсэн улс руу оргон зайлахын эхлэл нь байсан байж болох юм гэж бас хардаж болно. Хэрвээ бэлэгт мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдчихсан байсан нөхцөлд гадаад руу явсан бол түүнд хэрэгээс албаар оргон зайлсан гэх үндслээр хариуцлага тооцож болох юм а. Харин бэлэгтийн хувьд түүнд холбогдох хэрэг чухам яаж өрнсөн тухай мэдээлэл одоогоор хаалттай байгаа тул энэ тал дээр дүгнэлт хийхэд эрт байна. Хууль зүйн яамч авилгатай тэмцэх газрын өмнөөс дуурч мэдээлэл хийх боломж алга байна гэдгээр санал бодлоо илэрхийлсэн юм а. Дотоодод авилгачтай тэмцэх ажил бэлэгтээр үргэлжилж байгаа бол манай урд хурш бүгд найрамдагтад ард улсад өнөөдөр төрийн өндөр дэд албан тушаалын эрхэм авилгын эргээр цааз ял сонслоо. Сүүлийн бараг хагас жилийн туршид шууган тарьсан хятадын төмөр замын сайдтай холбоотой хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж түүнд тэнсэн харгалзах цааз ял оноосон талаар BBC агентлаг мэдээлжээ. Бүгд найрамдагтад ард улсын төмөр замын сайд 25 жилийн туршид төрийн алба хаших хугацаанд нийтдээ 64 сая юан буюу 10 сая Америк долларын хэл хавхал авсан эргээр яллагдаж байгаа юм. Тэрээр урд хуршийн коммунист намын удирдлага солигдсноос хойш авилгын эргээр ял сонсож байгаа хятадын хамгийн өндөр албан тушаалын хүн болж байна. Хятадын шинэ удирдагч Си Жинпин коммунист намд бугулсан авилгыг бүх төвшөнд нь устгана гэж хэлсэн. Тэр хэлснээ үйлдэлээр өнөөдөр батлан харууллаа. Төмөр замын сайд Лю Зижүнийг төрийн мөнгийг шамшигдуулсан хятадын өндөр хурдны галт тэрэгний төслүүдийг хэрэгжүүлэх гэрээ хийхдээ их хэмжээний хэл хахуул авсан хэрэгээр хэдэн сарын өмнөөс шалгаж эхэлсэн байт юм а. Улмаар өнгөрсөн 5 дугаар сард коммунист намын гишүүнээс нь төтгөлцүүлээд байсан юм. Тэрээр 2003 оноос төмөр замын сайдаар ажиллаж байжээ. Эдгээр болон бусад дэлхийд дахина өрнсөн үйл явцын мэдээллийг та Eagle Цэгийн цахим хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой. Ингээд өгүүл нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш шинэ дугаараар эргэж уулзъя. За маргааш бид Америк нэгдсэн улсад босон Сан Францискод болсон онгоцны ослын талаарх мэдээлэл бэлтгэн. Энэ зуртаа Монгол улс дахь агаарын тээврийн салбарын бодлого төрийн зүгээс ямар зохицуултаагаар хийгдэх вэ гэдэг сэдвийг хөндөх болно. Тэр үед эргэж уулзъя. Баяртай.